Өмнөх дугаарт өндөр гэгэний өмнөх 15 дүрийг ярьж агаад 8 дугаар дүрийг яриад өндөрлсөн байгаа. Элт шүтэн барилдаж гарсныг ямарчлан болгох их бэлэг бэлгүүний ил дээр тэмдэгт барих тор бүхнийг за тэгээд эгэл ардыг одоо төрийн үүднээс нь тэтгэдэг хаан хүн, бичгийн хүн, эрдэмтэн юм хүн байж үүгээр ингээд үзэх юм бол элт шүтэн барилдаж гарсны ямарчлан болгох их бэлэг бэлгүүний ил дээр тэмдэгт барих тор бүхнийг Хаалтандаа энэ өдрийн мэндийг хүргэе. Мадрая подкаст Монголын хотод туулгаад цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Өмнөх дугаарт өндөр гэгэний өмнөх 15 дүрийг ярьж агаад 8 дугаар дүрийг яриад өндөрлсөн байгаа. Энэ удаагийн дугаарт дээр болохоор 9 дугаар дүрээс эхлээд ярихаар байгаа. За одоо тэгэхээр 9 дугаар дүр. За өндөр гэгэний Төрүүчийн одоо 15 дүрийн 9 дугаар дүр нь болохоор Санжаарачин гэж хүн байна. За бидний одоо Понцог гусам гэж байгаа одоо уншлаган дээр одоо бид хүн одоо өдөр тутам юу гэж уншдаг вэ гэхээр Дэнжин бөрлжин жишин шивгуя ишээ харалди цанчин даваа хүн дүнчим таяа мажин задваажин Санжаарачин шавлаа сулваандэ гэж уншдаг тийм үү. За орчуулга нь бол элт шүтэн барилдаж гарсныг ямарчлан болгох их бэлэг бэлгүүний ил дээр тэмдэгт барих тор бүхнийг угаас гаргах хязгааргүй гайхамшигт зохионгууд улам Санжаарачин хэмээхийн өлмид залбир муу гэж залбирал дээр ингэж гардаг. За Санжаарачин гэдэг энэ өндөр гэгэний Төрүүчийн 15 дүрийн 9 дугаар дүр маань болохоор 1164-өөс 1224 оны хооронд амьдарч байсан төвдөд одоо мэндэлсэн юм дүр. За төвдийн бэргэн одоо газар мэндэлсэн хүн. За тэгээд энэ лам маань бол юу вэ гэхээр төвдийн одоо Төрүүчийн нэвтрүүлэг дээр хоёлаа ярьж байсан тийм ээ. Өндөр гэгэний одоо нэг дүр маань болохоор Барам одоо Дармаванчиг гэгэм болохоор одоо тэр Барам одоо гарч идвийн ясыг одоо үндэслсэн тэр ясны том төлөөлөгч болно гэж байгаа бол Санжаарачин гэгэм маань болохоор энэ бэргэн гарч идвийн бас их том лам болно. За энэ хүн болохоор одоо энэ хүний нэр төвдийн одоо энэ төвдийн төв тэл дээр байгаа одоо энэ сурвалж бичгүүдэд олон янзаар тэмдэглэгддэг. Санжааринчин, Лаананва, Жалва Лаананва, Нё Жалбо Лаананва гэх мэтэр ийм өөр нэрээр ингэж байдаг. Тэгээд намтар түүхийг ингээ харахаар саяын гэлдгэр тэр одоо Нё Жалва Лаананва гэдэг юм уу тэр нэрээр бас ингэ хайх юм бол энэ хүний намтар гардаг. Тэгээ Санжааринчин нэрээр биш олон янзын юм нэрээр ингэж гардаг юм хүн байна. Нэр нь олон янзын нэртэй. За төвдөд мэндэлсэн хүн. За бэргүүн нутагт ингэж мэндэлсэн ийм хүн байна. За бэргүүн гарч иж басны их лам байж. За энэ хүний удамын одоо их удамтай хүн. Энэ хүний аав нь болоод тэр юу нь болохоо тэр бэргүүн гарч иж басны их юу том юм лам бий байж. Тэгээ бэргүүн гарч иж басны нэг ёс бол одоо багшавар ингээд дамжихаас гадна одоо тэр эцэг хүүгийн тэр одоо цусан удмаар ингэж одоо жүд дамжлагаа ингэж дамжуулдаг бас ийм ёстой. Ийм ёстой. Одоо Бутанд байгаа одоо шашин байна. Бутанд байгаа гол зоглог шашин бол Немавын шашин. Түүнээс болохоор дараагийн нэг ёс нь болохоор энэ бэргүүн гарч иж ёсны ийм шашин байгаа. Тэгээ бэргүүн гарч иж ёсны тэр одоо их том лам очиж тэгээд тэр ёсыг ингэж дэлгэрүүлсэн гэдэг байх. Тэгэхээр энэ одоо бэргүүн гарч иж ёс бол мөнөө одоо дэлхийд одоо ингээд олон газар болохоор ингэж санаа шүтгэж байгаа ийм урсгалын ийм том лам юм болох юм байна. За тэгээд энэ хүнийг одоо их эдэр залуу одоо хөөгд байх тэр цаг үед нь болохоор энэ этхийн дээр одоо төвчин нагва жадва хүч гэж хүний хойд төр юм а гэдгийг нь болохоор тухайн тэр үедээ ерөнхийдөө ингэж тодруулсан байдаг. За энэ дайлшин дашрамд бас ингэж дурдахад болохоор одоо энэ манай одоо бурхан шашинд одоо энэ худаг туйлгаадын хойд төр тодруулах ингээд нэг асуудал байна тийм үү. Энэ асуудал одоо ингээд хамгийн анх гарсан энэ дүр тодруулахад одоо их зонхлох нөлөө үзүүлсэн одоо урсгал болохоор энэ гарч идвийн ёс байдаг л да. Гарч идвийн ёсын одоо энэ лам нар
одоо бид сайн мэдэн тийм Кармавагийн ч юм уу тэр эдгээр ломнор болохоор одоо гэлүгийн ёсноос өмнө одоо энэ хотод товлгоодын хойд дөрөв ингэж тодруулж исэн ийм зүйл байгаад байгаа. Тэгээ энэ ёсороо болохоор одоо тэр 40 новгож одыг болохоор одоо хойд дөрөв гэж ингэж яригддаг ингэж тодруулж байсан юм байна. За тэгээд өөрийнхөө эцгээсээ ингээд ном буян хүртээ за олон алдартай багш нараас одоо ном эрдэм сураад бясалгал бүтээл хийгээд за их эрдэм чадaltaй эрдэмтэй болсон. За мөн энэ хүний хийсэн үйлс гонгуул маш олон одоо бэргэн гарч иж басны олон сүм хийдүүдийг болохоор ингэж төвдөд байгуулсан ингээд байдаг. Насан туршдаа маш их буянтай энэ шашин намын үйлс гонгуул их дэлгэрсэн лам байдаг. За тэгээ олон гайхамшигтай зүйл үзүүлсний нэгийг дурдвал энэ хүнийг одоо нирван дур болоход нь одоо чандралсан байдаг. Тэгээд чандралхад нь болохоор тэр хүний одоо бие лагшнаас нь одоо эренсэл гэж ярьдаг тийм ээ. Пилдэм гэж ярьдаг тийм ээ. Тийм ховор нандин зүйлүүд их гарч байсан гэдэг юм одоо энэ намтар дээр нь ингэж дурдсан байдаг. За тэгээд түрүүчийн нэвтрүүлэгдэр хоёлаа ярьжсэн ёсоор дүр байдлыг нь одоо ямар хуу байдлаар ингэ дүрсэлж вэж вэ гэхээр одоо Эрдэнэзуу хийдийн одоо тэр сүм үзээд одоо дүрсэлж байгаа төрөв байдлаар болохоор энэ ломыг болохоор юм 3 номд хуцтайгаар ингэж дүрсэлсэн. За мөн гармаа гарч өдөр бэргүүн гарч иж усны тийм ломын дүр байдлаар тийм улаан овоодоо малгайтай ингэж дүрсэлсэн ингэж байдаг. Дүрсэлсэн байдаг. За мөн 2 мотраа болохоор одоо ном номлохын чагж гэж байгаа. Ном номлохын чагжтай. Ном номлохын чагжтайгаа хамт мөн очир барьсан тийм дүр байдлаар тийм улаан орхимжтойгоор юм одоо яг тийм юу ясны гармаа бэргүүн гарч иж ясны тийм ламын дүр байдлаар ингэж бүтээсэн. За мөн орой дээрээ тийм юу малгайтай ийм дүр байдлаар ингэж бүтээжээ. За данкар одоо бит хоёрын ярих дараагийн дүр маань болохоор 10 дугаар дүр болно тийм үү. За уншлаган дээр болохоор ингэж гардаг. За гангийн шавсан норвон очигва дэгдэн гүнжи жавара ансааш Шижаанало тогмой чимбожа Сангабадра шавлаа сулбаанда гэж. За дараагийн дүр нь болохоор Сангабадра. За Сангабадра гэд хэдий энэ хүний нэр нь санскрит самгар нэр томьёотой боловч энэ хүний мэндэлсэн газар нь төвд газар юм аа. Төвдөд мэндэлсэн. За Сангабадра гэдэг нь санга гэдэг чинь болохоор төвдөр орчуулбал гиндэн бол. Бадра гэдэг нэрийг орчуулах юм бол самбуу болно. Тэгэхээр гиндэн самбуу. Гиндэн самбуу буюу сайн одоо хуурга, сайн лам гэсэн маягтай тийм нэртэй ийм хүн байхгүй юу. Болон за манай өндөр гэгэний болохоор түрүү 10 дугаар дүр болно тийм үү. За энэ хүн болохоор намтар түүх нь бол юу гэж гардаг вэ гэхээр бурхан шашны тэр одоо олон салбар шинжлэх ухаан. За тэгээд орон дахны их баг 10 ухаанд бүгдээрэнд нь тэгш эрдэм гэд эзэмшсэн ийм сайхан эрдмийн хүн байсан гэж ингэж дүрсэлдэг. За дүр байдлыг нь дүрслэхтэй болохоор ямар дүр байдал гэхээр энэ хүний Монгол орчуулгыг нь хоёлоо уншлуу. Уншлаарай. Тэгвэл уншаагүй бол хоёлоо Монгол залбирлынх нь Монгол орчуулга. Сангабадра. Тийм байна уншлаарай. Альны үлмийн хумс чанбан гэрэл тогтсон адаар омогтон бүхний оройд амран саатагч альва мэдэгдэхүүний оронд торолтгүй айлдал дэлгэрсэн агуу Сангабадра хэмээхийн үлмэд залбир муу. За орчуулга нь бол яг юм байна. Сангабадра. За нэрийн утгыг нь хоёлаа ярилцсан тийм үү. За дүр байдал дээр болохоор яг энэ хүний дүр байдлыг нь дүрслэхдээ лам хүний дүр байдлаар дүрслэв. Игэл одоо жирийн хар хүний дүр байдлаар игэл жирийн одоо энгийн дээлтэй гэсэн мөртлөө тийм улаан нэг шар өнгийн дээлтэйгээр дүрсэлсэн бол. За нэг сонин зүйл нь бол юу гэхээр энэ хүнийг тийм нүдний шилтэйгээр дүрсэлсэн. Эрдэнэзуу хэдийн дээр нүдний шилтэй. За тэгээ хоёр гартаа болохоор баруун гартаа болохоор одоо биер одоо үнцэг барьсан. Баруун гартаа болохоор одоо сашин гэж хэлнэ тийм ээ. Одоо цагийнхаар бол бичгийн одоо цаас одоо бичиж тэмдэглэдэг зөв. Дээр юухаар тэр үнсэн самбар барьсан. Тэгээд үнсэн самбар дээр ингэж бичиж байгаа эрдэмтэн дүр хүний дүр байдлаар ингэж дүрсэн. Лам хүний дүр байдлаар биш. Игэл хүний дүр байдлаар ингэж барьсан. Ийм одоо нэгэн одоо дүр байдал болохоор гигэн маань заларч байжаа. За 11-р дүр. 11-р дүр болохоор жамин сорж болно. За онцгой усамдаар болгоор ингэж бид уншиж байгаа. Шүнлэг бомпорг даши гофорж лэгүржана додгуу лэгшиж халсан долоо пандэ чогзолва жамин сорж шавлаа солваан гэж байна. За дараагийн дүр нь болохоор жамин сорж.
За өөрийнх нь нэр нь болохоор Дашбалдан гэдэг нэртэй. Дашбалдан. Жамин сорж Дашбалдан. За 1379-оос 1449 оны хооронд амьдарч байсан ийм хүн. За энэ хүн маань ямар хүн бэ гэхээр одоо бид хүн сайн мэднэ. Богд зонхын одоо 4 их шав гэж бай. 4 их шав. Тэр 4 их шавын нэгд нь болохоор одоо Жамин сорж гэж тоологддог. Жамин сорж гэж тоологдог. За энэ хүнийг болохоор юу гэхээр Гэлэгва ёсны Ихлам. Гэлэгва ёсны Ихлам. За энэ хүнийг бид хүн бодож сайн мэднэ. Юугаараа сайн мэдгүйхээр энэ хүн маань болохоор одоо төвдөд байгаа төвдийн гол 3 хэд Сера, Гандан, Баревон гэдэг энэ 3 гол хэд Сэмбрэг үсэм гэж бид нэр ярьдаг тийм. Сэмбрэг үсмийг Баревон хэдийг байгуулсан хүн болохоор одоо энэ Жамин сорж болно. Тэгэхээр богд зонхын одоо алдартай шавнар дотроос Гэлэгвэн шашны их том хийдийг байгуулсан тэр хүн бол байдаг. Тэгэхээр богд зонхын намтар болоод бусад надаа намтар дээр ингэж гардаг л да. Богд зонхов одоо тэгээд энэ Жамин соржод ийм цагаан лава дун одоо хайрлаж сойрхоод за тэгээд ирээдүйд одоо ингэж шашин амтны тусдаа буян номын их саха номын их хийд одоо ингэ сайхан байгуулаарай гэж одоо ингэж зарлиг сургуулаа харилсан тэр ёсоор нь Жамин сорж болохоор Балдан Баревон хийдийг ингэж байгуулсан байдаг. Тэгээ Балдан Баревон хийд гэхээр бид хүмүүс сайн мэднэ л дээ. Түүхэн цаг хугацааныхаа хувьд хөгжлийнхээ хувьд бол маш их олон лам нар хурж байсан. Маш их олон одоо гадна төвдүүд гэлтгөө гадны олон хүмүүс. За тэр дундаа монголчууд маань их очиж сурч байсан. Монголчуудтай их холбоотой хийд штэ тийм ээ. Бүр зарим мэдэн дээр болонгод оргил үедээ бүр 5000 ламтай байсан гэдэг тийм их том хийд штэ тийм ээ. Одоо ч гэсэн одоо энэ сайн байна. 1959 онд одоо төвдүүд энтэх 4 гараад улс төрийн шалтгааны үднэс 4 гарсны дараа ч гэсэн одоо өмнөд тэнтэхэд одоо Балдан Баревон гомон одоо тэр гандаг хийдүүдийг бүгдээр ингэ байгуулсан олон лам хувиргуудаа манай олон лам хувиргууд энд одоо яг сурч байгаа ийм том хийд шүү дээ тийм ээ. За ийм байдаг. Жамин соржийнхаа Монгол мөрөглийг бол уншлаггүй хоёул намтар төгөн яриа явцсан байна. Бомон гол ёсны үлзэд 100 үүдийг булт сайдар нээж хамаг хүслийн сайн номлолын сайн хуваар амтнд тус амгалангийн дээдийг саярхаж сасалгүй Жамин соржийн үлмээ залбир мөө гэдэг. За Жамин соржийн мөргөл нь бол юм. За Жамин сорж маань нийтдээ зохиол ерөнхий шашин номын үүс их дэлгэрэл ярих юм бол их юм байна. Нийтдээ 8 бот сүмбэм зохиосон байдаг. Судар тарны тайлбар за тэгээ гэх мэтийн номлол сургаал гэх мэтийн юмтай байдаг. За дүр дүрслийн хувьд бол яаж дүрсэлсэн бэ гэхээр Гэлэгва ёсны одоо ингэ 3 ном төгөөд хувцсыг асаасан лам хүний дүр байдлаар очир завлаар ингэ суудсан. За тэгээ төрөө дөрүүдээс өөр шар бандад малгайтай. Малгайн одоо овоодо малгайных нь өнгө шар өнгийн бандад хурц үзүүртэй бандад ийм малгай асаасан. За тэгээд нэг мотроор бол юуха баруун мотроо болохоор ингэ баруун өвдгөн дээр дээдийн өвлгийн нэг чагчийг бодролгыг үзүүлсэн. Зүүн мотродоо болохоор ирэх барьснаар ингэж дүрсэлсэн байдаг. Тэгээд Жамин соржийн намтар дээр гардаг нэг зүйл байдаг. Энэ хүн болохоор ерөөсөө маш их завгүй одоо бясалгал хурал уншлага хийгээд одоо шашин номын их байдаг ч гэсэн хувь хүнийхээ хувьд болохоор одоо энэ тарин тоолох хувь хүний уншлагыг болохоор маш их хийдэг. Маш их одоо уншлагатай их тариныг болохоор олон тоонд хүргэсэн гэж энэ намтар түгэн дээр гардаг. Бүр тодорхой хэлбэл одоо майны хитэн дүнчүүрчүүлээ. За тэгээд дараа бацааны дээр ч юм уу одоо бусад одоо таринуудыг бүр тоонд нь тэдэн том бум сая живаагаар нь уншсан гэдэг ийм намтар түүхэн дээр гардаг. Тийм учраас энэ дүр дүрслэгтэй тийм ирэх байсан байдлаар ингэж дүрсэлсэн байдаг. За тэгээд Жамин сорж тэгээд дээр нэг дугаар дээр хоёлаа богдын тухай ярихдаа бас ярьж ирсэн. Манай богдыг хамгийн анх тодруулахдаа Жамин бүрлгүү гэдэг одоо тийм юугаар цолоор гэсэн. Жамин бүрлгүү гэдэг маань болохоор манчрын хувилгаа буюу Жамин соржийн хувилгаан гэдгээр тодруулсан. Тэгэхээр хамгийн анх ингэж тодруулж ирсэн гэдэг. За ийм одоо намтар түүхтэй манай өндөргийн 11 дэх одоо дүрийн цадгийн яриул юм байна. За дараагийнх нь 12 дугаар дүр ярина. За мөргөл дээр Ревенанга дагла чимбажа чигдэн бомбо лундан жившэндү чогномгондо дове донцодва чойжи нэнжид шавла солван дэв гэж ингэж уншдаг. За дараагийн дүр нь болохоор чойжи нэнжид гэж. За үгийг нь орчуулах юм бол номын
өдөр үйлдэгч гэсэн байх та. Өдөр үйлдэгч гэдэг маань юуны ягт нар гэхээр нарны ягт нар. Тэгэхээр Chojin Ninja буюу номын наран гэсэн маягтай. Тийм одоо утгатай. За хоёул орчуулгыг нь бас тийм ээ. Ухааны 5 оронд айлдал маш их дэлгэрсэн. Улмаар ертөнцийн эрэхэд иш үзүүлсэн мэд альва зүг бүхэнд амтны тусыг зохиогч ариун номын өдөр болгогч хэмээхийн үлмид залбирмөө гэсэн. За ийм ирэлийг болохоор залбирлыг болохоор бид хүн Понц гүсэн дээр уншдаг. За энэ хүн маань хаана мэндэлсэн бэхээр одоогийн энэ Цэлон гэж байгаа. Одоо тэр газар мэндэлжээ. Төвдөд биш. Мэдчихэ. За тэгээд нэрийг нь бол юу гэхээр Садарма Дитя гэдэг юм байна. Садарма Дитя. Тэгээд энэ Садарма Дитя гэдэг нэрийг нь онгод төвдөр буцаад орчуулаад Chojin Ninja гэж болж байгаа юм. Тэгэхээр энэ нь бол төвд хүн биш. Одоо тэр хүн байна. За 12 дугаар дүр болно. За энэ хүн бол одоо насан туршдаа юу байсан бэхээр яг тэр одоо юуны ёсоор бясалгагч одоо югзурба тийм байсан хүн. Насан туршдаа өндөр уулан тэр хадан агуунд одоо ингэж маш олон цагаар маш олон удаан хугацаагаар бясалгаж за тэгээд ажил чанлаг одоо шид бүтээлийг ингэж олсон ингэж хүн гэж. За тэгээд үүнээс дараагаар нь бол одоо ингэж энэ итгэхт болохоор бас одоо ном айлдж байсан. За тэгээ бодгоёд ингэж ирж ном айлдж байсан. Тэгээ тухайн тэр цаг үедээ болохоор энэ итгэхийн тэр одоо эртний энэ итгэхийн тэр нөгөө дөвчин одоо бандита нарын ёсоор бусад шашны одоо тэр мэрэгдүүтэй ном хаялцаж тэдгэрийг номоор гартааж дийлж байсан гэд намтар түүхэн дээр гарч ирдэг. За нарийн одоо мэндэлсэн болоод нирван болсон нарийн одоо цаг хугацааг нь тодорхой мэдэхгүй. Гэхдээ төвдийн анхдугаар далаалам гиндэн дөвийн гэгэний үед байсан гэдэг амьдарч байсан гэдэг энэ зарим намтар түүхийн юм дээр бас ингэж гарч ирдэг. Энийг одоо яг хаанаас ингэж тодруулж гаргаж ирсэн бэ гэхээр бас нэг тийм одоо ном судрын завсарт нэг ном олдсон юм байна да. Тэр номон дээр одоо манай богдуудыг болохоор одоо нирван болсон мэндэлсэн тэр он цаг үед нь тухайн нэг одоо төвдийн нэг тэр мэрэгдийн үед одоо энэ этхийн тэр одоо бандитагийн үед амьдарч байсан гэдэг ингээд нэг бичсэн нэг юм ном дээрээс болсон тэмдэглэл маягтай Сэмбрэ маягтай нэм ном. Тэр ном дээрээс ингэж авахд үзэхэд болохоор Гиндэн дөвийн гэгээ. Гиндэн дөвийн гэгээ гэхэр чин Гиндэн дөвийн гэгээ 1391-ээс 1474 оны үед амьдарч байсан анх дугаар далаалам тийм ээ. Тэгэхээр тэр үед ингээд амьдарч байсан юм хүн байна. За дүр дүрслийг нь дүр байдлыг нь болохоор одоо яаж цаашин жумлаараа бүтээж вэ гэхээр энэ итгэхийн тийм одоо тийм их төвчин алжирва тийм ламын дүр байдлаар юм дүрсэлсэн. За тэгээд одоогийн энэ итгэхийн одоо лам хуврагын дүр байдлаар тийм улбар шар өнгийн тийм одоо лагаан хамжир ингээд ороочихсон байдлаар за мөн одоо түрүүний одоо юу бодлоор бясалгалын одоо тэр бүсийг зүүрсэн. За бандит малгайтай. Бандит малгайных нь өнгө нь болохоор тэр Эрдэнэзүү хийдэд харахад ийм хөрөн өнгийн югаар байсан. Тэгэхээр энэ ямар учраас тэгж бүтээснийг л мэдэхгүй. За гарын моторлого нь бол ямар үг гэхээр зүүн мотроо бол юу гэхээр ингээд дээдийн өглөгийн чагч. Одоо дарих бурхантай адилхан юм чагчтай. Баруун мотроо болох чинь газар дарах чагч. Бурхан багшийн одоо моторлоготой адилхан тийм чагчтайгаар ингээд дүрсэлсэн. За тэгээ наан болохоор одоо их төвчин алжирва байсных нь бэлэг тэмдэг болоо тэр одоо чангийн нод гэж ингэж хэлж байгаа архины одоо тийм хумсав байдлаар ингэж дүрсэлсэн байдаг. За дараагийн дүр болох 13 дугаар дүр. За 13 дугаар дүр нь гунгаа долчиг гэгээ. Гунгаа долчиг. За гунгаа долчиг гэгээний хоёлоо залбирлыг нь эхлээд уншвал Дэвсэг саржа гунгаа лавсанги долви чагны намгар пренлаж долоо панде пальтер дөви за жамган лама шавла солван дэ гэж уншдаг. За энэ хүн бол юу вэ гэхээр өндөр гэгээний 13 дахь дүр нь гунгаа долчиг гэгээ. За гунгаа долчиг гэгээн болохоор хэдийн үед амьдарч байсан гэхээр 1507-оос 1565 оны хооронд амьдарч байсан ийм хүн байна. За энэ хүн болохоор төвдийн одоо номын одоо их юу болох 5 дахь ёс болох Жономбын ёсны их лам болно. Жономбын ёсны их лам. Жономбын ёсны их лам болно. Жономбын ёсны. Уншлаа орчуулад юу? Уншлаа хоёлаа орчуулаагүй л. Уншлаарай нэрээ. Уншлаа мартсан байна тийм үү? За орчуулга амглан ажирсан хөвгүүн сэлд хотол баясгаланд сайн мөрөөр ашид гэтлэхийн дээдийг олсон тийм цагаан үйлсээр амтан тус амглангийн цог өгөгч бүтээлийн эрхэм асар зөөлөн итгэл багшийн үлмэд залбирмөө. За
Уншлах нь тонцог гүсэм дээр байгаа одоо уншлагын орчуулга нь бол юм байна. За тэгээд нэр нь болохоор одоо гунгаа долчиг гэж ингэж ярьсан. За гунгаа долчиг гэдэг нь нэрийнх нь утга нь бол юу вэ гэхээр гунгаа гэдэг нь болохоор хотол баясгаланд гэсэн. Долчог гэдэг нь болонгочин гитлгэх одоо гитлгэх дээд гэсэн маягтай тийм юугаар бичиж байгаа. Дээд гитлгэгч гэсэн маягтай. Тэгэхээр энэ ерөнхийдөө Жонмбын ламнарын нэрийг харахад энэ дол буюу гитлгэх гэдэг нэг нэр бол их түгээмэл хэрэглэгдээд байдаг юм шиг байна. Тэгэхээр Дарантын гэгэний нэр чинь Долби гомбо гэж тийм ээ. Гитлгэх итгэл. За гунгаа долчиг гэдэг энэ Жонмбын ёсны их ламын юм дээр болохоор ер нь Жонмбын ёс бол одоо энэ дүүнхрийн ёс тэр дундаа болохоор энэ дүүнхрийн ёсонд их мэрэгдсэн. Тэгээд энэ хоосон чанарын үнэг бол их юутай тийм чойлог урсгал байгаа юм шиг байна. Тэгээд энэ хүний намтар дээр үзэх юм бол энэ Жонмбын ёсны 24-р их одоо том ширээт лам болно гэдэг намтар дээр нь тэгж бичсэн байна. За нийтдээ 2 бод зохиол бүтээл ингэж туурвжээ. За энэ дотроо нийтдээ 79 зүйл одоо ном байна. Орсон байна. За энэ ямар номнууд орсон гэхээр гүр дуулал, захиа, тайлбар, за тэгээ намтар, за тэгэнгүүтээ өөрийнхөө юуны сонсны тэмдэглэл, ван, лүн, авшиг жинэн, хүртээх ёс, за тэгээ дэвтэг буюу бясалгын арга, за тэгээ нэмэлт тайлбар, түүх, за тэгээ мөн тойл бичиг гэх мэтийн одоо ийм зүйлүүд багтсан ийм 2 бүтээл юм турвсан их алдартай лам. Түрүүн хоёлоо бас ингэж ярьжсэн түрүүн дээр гарсан 2-3 гэгэний намтруудыг энэ гунгаа долчиг гэдгийг болохоор их айлдсан юм байдаг л да. Он цагийн хувьд бол одоо амьдарч исэн он цагийн хувьд болохоор 1507-оос 1565 оны хооронд амьдарч ирсэн. 16 дугаар зууны үед амьдарч ирсэн. Энэ болохоор яг тодорхой ийм хүн байна. За дүр дүрслийг нь бол яаж дүрсэлдгөө гэхээр энэ Эрдэнэзүү хийдийн тэр одоо цаасан шуумд болохоор эгэл хүний дүр байдлаар лам хүний хувцастай биш эгэл хүний дүр байдлаар ингэж дүрсэлжээ. За ямар учраас гэдгийг мэдэхгүй. За тэгээд гартаа болохоор одоо түрүүний гигэнтэй адилхан баруун гартаа болохоор одоо үзэг биер бариад зүүн гартаа сашин буюу тэр одоо үнсэн самбар гэсэн их бичгийн хүнийг. Ингээд их бичгийн хүнийг чинь ингэж дүрслэхтэй тэр гартаа биер болоод биер янтатай тэгээ сашин барьснаар бас ингэ дүрсэлдэг штэ. Одоо манай энэ музейд байдаг Павламыг дүрслэхтэй болохоор мөн тэгж дүрсэлсэн байдаг шүү. Павлам одоо Жансангийн дүр төрхийг дүрслэхтэй гартаа биертэй сашин барьсан байдлаар дүрсэлдэг. Мөн хожин болохоор Чожи оцор гэдэг тэр одоо мандидын дүр төрхийг болохоор сэргээж бүтээхтэй үн тэр байдлаар дүрсэлсэн их бичгийн үнийг бас тэгж ингэж дүрсэлдэг. Тэгээ тэр байдлаар бол ингэж дүрсэлсэн. За тэгээд мөн дүр байдалтай өсөө хосуулсан биш юм гизэг үстэй, хар гизэг үстэйгээр эгэл хүний дүр байдлаар гунгаа долчиг гэх ингэж ийм хүн байна. За энэ хүн бол их одоо алдартай ийм эрдэмтэй хүн байжээ. За дараагийн 14-р дүр. За 14-р дүр. Гажит сажин гэдэг. За одоо эхлээд уншлаган дээр болохоор ингэж гарна. За содмон мишээ тийм баха. За содмон мишээ жамцаа янгон шонгоцор бүрлээ доогоор нацаг вис пандал авсан чогжир жажид ба гажит шадан сажин шавлаа солбонд гэж одоо понцог гүсэмдэр бид нар ингэж уншиж байгаа. За орчуулган дээр хэрвээ үзвэл боон бэлэг-бэлгэний далаа огоо төгссөн ба ууршгүй хувилгааны элдв бүжиглэлээр тус амгалангийн сайн мөрийг 10 зүг дэлгэрүүлэгч тусгаар газрыг тэтгэгч гажид нэр хэмээхийн үлмэд залбирмуу. За нэрэн дээр нь гажид сажин гэж байгаа. Сажин буюу газрыг тэтгэгч. Газрыг тэтгэгч гэдэг нь маань юу вэ гэхээр хаан хүнийг төв хэлний одоо төв хэл дээр их одоо энэ утга зохиолын одоо ёгт нэрээр тэгж нэрлэдэг. Тэгэхээр энэ гажид гэдэг нэртэй хаан байсан. Тэгэхээр энэ бол хаан байна. За тэгэхээр энэ бол энтэгт одоо мэндэлсэн байгаа. Тэгэхээр энтэгт мэндэлсэн энэ хүний нэрийг нь болохоор Рам Гопала гэдэг нэр. Рам Гопала гэдэг нэр. Рам Гопала гэдэг нэртэй. Тэгээд үүнийг төв дээр очихлоор гажид сажин гэхээр хаан, гажид гэдэг хаан болчихж байгаа тийм үү. За өндөр гэгэний түрүүчийн 15 дур болно. За энтэгт мэндэлсэн. За тэгээд бүр тодорхой хэлэх юм бол Гая одоо тэр бурхан мөгшин төгсгөө ирсэн. Бурхан мөгшин дунд номын хүрдээн айлдсан. За сүгжин нэмбо хааны тэр байсан одоо яг хаанчилж байсан тэр газар баяа Гая гэж газрын одоо тэр газрын хаан болсон ийм хүн байна. Энэтхийн хаан хүн байна.
За тэгээд энэ хүний намтрын түүхийн тухай тийм тодорхой зүйлүүд бас байхгүй хомслоо. Гэхдээ дараагийн дөрөвний Жавзан дарамт гэгэний намтар түүхийг ярихдаа бас цугуус ярьдаг. Тэгэхээр энэ хан хүү болохоор нас залуудаан одоо нэрвэн болсон. Тэгээд юу гэхээр хан дагнаснаар бол зүудэнд нь нэрж энэ хүнийг болохоор одоо юу гэсэн гээд нэгэсэндээ царжидлаж одоо төрөл юудүүлсэн. За тэгээд тэрнийхээ олмоогоор болохоор одоо дарамтын гигэн болсон гэдэг дарамтын гигний түүхэн дээр байдаг. Тэгэхээр намтар түүхийн хэдий дээр нэрвэн болсон юм байгаагүй ч гэсэн ерөнхийдөө нас залуу байсан тийм болов гэж ерөнхийдөө намтар дээр гарч байна. За дүрслэхдээ Эрдэнэзүү хэдийн музейд яаж дүрслсэн гэхээр энэ одоо игэл хар хүний дүр байдлаар. За тэгэнгүүтээ хан хүүгийн одоо дүр хувцас байдлаар. За тэгээд ийм цагаан торгон одоо тийм даавгаар үсээ ингэж ороочихсон. За тэгээд эрдний чимэг зүйл эмэг одоо хүзүүний зүйлд болоод буглагын чимэг гэх мэтийн одоо тэр хан хүний тэргэлийн тэр зүйлээр ингэж явсан. За тэгээд баруун зүүн мотроо болгонгууд нь одоо дээдийн өглөг буюу одоо өглөгийн нэг чагчтай гар ингэж дүрсэлсэн ийм дүр байдлаар ингэж байдаг. За тэгээд энэ дэр нэг сонирхолтой зүйлүүдийг хэрвээ сайн нарийн ажиглал Эрдэнэзүү хэдийн тэр сүм мэдээд байгаа тэр Гажил Сажин хааны өмссөн тэр одоо бага гутал нь яг Монгол гутлын дүр байдлаар дүрсэлсэн байна. Тэгэхээр энэ нэг Монгол уран бүтээлчин дээр нэг бас нэг дүрсэлсэн дүрслийн дарга байх л та. Сайн ажиглал яг Монгол гутал өмссөн байгаагаар яг харагдана. За ингээд 15 дугаар дүр болно тийм үү? Дараагийнх нь одоо хоёулаа ярих. Одоо бол 15 дугаар дүр нь дарамтын гигэн. За мөргөл дээр доном чигдэн лад гунгол авсан нямбо донлоого нэгдүү дави гомбо тамжичин Жавзан дорж зинла солванд. За тэгээд энэ юун дээр дарамтын гигэний өөрийнх нь нэр нь долби гомбо. Тэгээд та ингээд нарийн сайн ингээд тэр яах юм бол энэ юун дээр уншлаган дээр дови гомбо гэдэг яг нэрнийх нь юу нь бол алдар нь болохоор яг мөргөл дээр бол сайн тодорхой гэж гарч ирдэг. За хоёулаа одоо Монгол орчуулгыг нь уншвал. Амтныг ертөнц ба ертөнцөөс нөгдсөн ашид хотол баясах сайн мөрийн зүрхэн утгамд зохион өтөл цүвэн цагийн амтны итгэл хамгийн айлдагч өдөмж богд тойн очир баригчд залбирмөө гэдэг ингээд. За залбирал нь бол юм байна. За дарамтын гигэн Жавзан дарамнат. Дараната гэдэг нэр байна. Дараа гэдэг үг бол долбоо буюу яг дарих бурхны нэр шүү дээ тийм үү? Бидний дарих гэж яриад дараа. Ната гэдэг бол гомбо гэсэн. Тэгэхээр долби гомбо гитлгэх итгэл гэсэн маягтай. Дараната гэдэг нэрийнх нь утга нь бол тэр. Тэгээд за өндөр гигэний төрүүчийн одоо яг 15 дахь ингээд төр болно. За мөн энэ хүний нэрийн одоо хувилбар нэр гэж байна л да. Хувилбар нэр нь гунган нямбо гэдэг бас нэг нэртэй. Гунган нямбо. Мөн дови гомбо гэдэг нэртэй. Долби гомбо биш, дови гомбо буюу амтны итгэл гэдэг. Бас нэг хувилбар нэрээр бас ингэж нэрлэдэг. За дарамтын гигэн маань болохоор бид хүн сайн мэднэ. Жономбын ёсны их том лам. Одоо төвдийн одоо баруун хэсэгт байсан Жономбын ёсны хамгийн сүүлийн үеийн ийм төлөөлөгч болох ийм хүн. За тэгээд энэ хүн болохоор багаасаа төрөлхийн авиас бэлэгтэй эрдэм чадaltaй тийм хүн байсан. Тийм ч утгаараа маш их олон зохиол бүтээлийг туурвсан гэдэг. Тэгээд энэ хүний ингээд зохиол бүтээл туурвсан бол маш олон гэдэг. Ерөнхийдөө сүмбэм зохиол бол маш олон гэдэг. Гэхдээ цагийн одоо ирэхээр одоо ям зунзын одоо учир шалтгаан болоод энэ хүний одоо зохиол бүтээлийн нилээд нь болохоор бидний үед өвлөгдөж ирээгүй гэдэг тийм нэг домог түүхтэй. За хамгийн алдартай зохиол бүтээл нь юу вэ гэхээр жагар чойнжун гэж бид хүн ярьдаг. Энэтхэгт шашин дэлгэрсэн тэр түүхийг бичсэн ийм хүн. Энэтхэгт шашин дэлгэрсэн түүхийг бичсэн. Тэгээд энэ хүний зохиол бүтээлийг ингээд харахаар бас нэг юм харагдаг л да. Их одоо юу гэхээр баг залуугаас эдэр залуугаас эрдэм чадaltaй ингээд юутай байсан учраас бас их омог бардам төгөлдөр одоо тэгж зохиол бүтээлийг бас ингэж туурвдаг байсан хүн юм шиг байгаа даа. Тэгэхээр зохиол бүтээлийн төгсгөлөө зарим үгэн дээр болохоор тийм бас омог бардам төгөлдөр тийм бас үг хэллэгийг их төлхөө хэрэгэлсэн тийм байдаг л да. Ерөнхийдөө нийтлэг одоо төвдөр зохиол бүтээл төрүүлсэн бус лам нарын зохиол бүтээл дээр мансаа сүгнэн гэж ярьдаг л да тийм ээ. Дор газрыг барьж өөрийгөө их ингээд нэг дарж ингэж хийсэн мэт бол энэ хүнийх дээр тийм зүйл бас ажиглагддаг бас нэг
нэлээд хэдэн ном дээр гаргадаг. Бас их омог бардам бичсэн байх жишээ нэ. Ийм зүйлүүд бас их ажиглагддаг л да. Зүгээр сонирхолтой тэрийг хэлэх юм бол 20 дугаар зууны их үед нөгөө гарсан төвдөд гарсан Гиндэн Чомбол гэдэг нэг алдартай ном гарсан. Тийм үү? Та бүхэн сайн мэднэ Гиндэн Чомбол. Тэр хүн Дармапада буюу Жожин чигсөөж номын шүлэг гэдэг номыг пали хэлнээс төвд хэл рүү орчуулсан байдаг. Тэгээд төвд хэл рүү орчуулсныхаа дараагаар хамгийн төгсгөлийн тэр болон шүлэглэл ном дандаа шүлгэлсэн 4 бадгийг нэг шүлэг болгоод орчуулсан байдаг. Хамгийн төгсгөлийн нэг шүлгийг орчуулдаггүйгээр пали хэлээр төвд үсгээр биччихэд тэгээд дараагаар нэг үг бичсэн байдаг. Тэр их сонин үг л дээ. Хэрвээ та бүхэн орчуулагч хүний хөдөлмөрийн нөр хөдөлмөрийг мэддэггүй, үнэлдэггүй байвал хэрвээ та нар өөрсдөө энэ номыг өөрсдөө орчуулж чадхаар бол энэ номыг та нар өөрсдөө орчуулад утгыг нь та нар өөрсдөө ойлгож аваа гэд сүүлийн нэг бадгийг нь орчуулдаг. Пали хэлээр тэгсэн мөртлөө төгдөр биччихэд тэгээ төгдөр унших чинь тэр чинь пали хэлээр чинь түг таг гэдэг юм чинь таны шиг маш хэцүү. Бас нэг тиймэрхүү нэг аархуу маягаар бичсэн. Тэгэхээр яг иймэрхүү шинж нэг дарантын гэгэний нэг номд бас ажиглагдаад байдаг байхгүй. За ийм хүн байна. Он цагийн хувьд он цагийн хувьд бол 1575-аас 1634 оны хооронд бол амьдарч байсан хүн. Тэгээд энэ хүний зохиол бүтээлийн тухай ярил зөндөө юм ярьж болно л да. За тэгээд товчлох юм бол хамгийн одоо сүүлдээ төвдөд шашин дэлгэрүүлээд олон газар ингэж дэлгэрүүлээд тэгээд сүүлдээ Монгол газар явж явахдаа одоогоор бол өөр Монголын нутагт явж явахдаа би ингэж барсан ийм хүн. Тэгээд энэ хүн болохоор яг би барахынхаа өмнө өөрийнхөө дотны шавьдаа бас ингэж хэлсэн тийм бас үг байдаг. За миний одоо ингээд энэ яг энэ насн дээр Жономби шашныг дэлгэрүүлэхийн одоо хугацаа, хэмжээ одоо бүх зүйлүүд маань энэ үе дээр боллоо. За үүнээс хойших дараагийн үе дээр болонгууд би одоо гэлэгвийн шашны одоо номын сагус гэлэгвийн шашныхан одоо намайг ингэж одоо дурдан сануулж байна. Тийм учраас би тэр шашныг би тэтгэж тэр шашны хүн болно гэсэн тийм аман гэрээсэл гаргасан байна. Тэгээ тэр ёсны гэрээслийг юучлан дараагийн дүр нь манай өндөр гэгэн болсон. Өндөр гэгэн болохоор гэлэгвийн буюу одоо яг энэ төгс буйнт одоо яг энэ номын ёсыг сахан барьсан ийм хүн болсон байдаг. Тэгэхээр энэ Жономби ёсны ийм том лом. За зохиол бүтээл бус тулaalаар бол маш их дэлгэрэнгүй ярьж болохоор ийм хүн байна. Дүр байдлын хувьд бол одоо 15 дугаар дүр маань Дарантын гэгэний дүрслэгтэй болохоор яг лам хүний 3 номт хувцсыг ингэж өмссөн. Лага намжир одоо таншинтайгаар тэгж ингэж дүрссэн. За юм байдаг. За тэгээ 2 мотор нь болохоор одоо ингэж номлохын чагчтай. За тэгээд улаан овоодоо малгайг ингэж өмссөн. 2 үлмийг болохоор одоо очир завлаар ингэж суусан. За тэгээд манчир бурхантай одоо дүр төрсөлтэй адилханаар зүүн мөрөн дээр нь бадн 8 дэлбэта бадн лингаа цэцгэн дээр боц судар. За дээр нь чандман нэрд нь манчир бурхан дээр бол ийлд байдаг тийм үү. Гэтэ энэ дээр болохоор чандман нэрднийг болгоо ингэж ийм байдлаар ингэж төрсөлсөн байдаг. За ингээд ярих юм бол хоёулаа 2 нэвтрүүлгээр 2 удаагийн дугаараар ингээд өндөр гэгэний өмнөх 15 дөрвийн тухай ерөнхийдөө ямар дүр байдгүй, дүр дүрслэлтэй яаж гаргадгүй гэдгийн талаар ингээд товчхон намтрыг нь товчхон ярина. Хоёлоо дэлгэрэнгээр үл их цаг уурна товчхон ярьлаа тийм үү. Гэхдээ энэ дээр бол бас ингээд зүйл анхны дугаар дээр бас ингэж ярьсан. Өндөр гэгэний биш Жон Дарантын гэгэний тэр сангвийн намтар буюу нууцын намтар дэлгэрэнгүй дунд хураангуй гэж байдаг. Тэгэхээр Понцог Гусмын одоо ингээд зарим юм дээр унших юм бол тэр сангвийн намтар дээр гардаг бусад дүрүүдийн тухай гэж байна. Тэгэхээр нийтэд ингэж би ярьдаг 15 дүр байгаа боловч нууцын намтар гэдэг үнээс гадна өөр олон дүрүүдийн тухай бас ингэж бас байна. Мөн үүнээс ингээд энд гарна. За энд бол юу вэ гэхээр хамгийн анх манай өндөр гэгээн маань бодцтэлийг хаана үүсгүү. За тэгэнгүүт товтоо мэжэр гэдэг одоо тийм Санжаа намсан бурхны үед тийм бүх байсан, бүх болж ингэж төрж байсан гэдэг тийм бас нэг ихний нэг дүрүүд байгаа. Эдгээр нь 15-нд орохгүйгээр бас энэ сангвийн намтар буюу нууцын намтарт ордог юм дүрүүд. За үүнээс гадна манай өндөр гэгэний тэгээд Понцог Гусмээр гардаг нэг зүйлүүд маань төрөө дүрүүдийг нь бас дурдахаас гадна ирээдүйд манай богд маань ямар бурхан болох вэ гэдгийг нь бас ингэж дурдсан байдаг. Тэгэхээр ирээдүйд маань болохоор манай өндөр гэгээн маань намхай тэглээ гэдэг бурхан болно гэсэн ийм иш лүндэн байгаа. Тэгэхээр
өндөр гэгэнийг залрах тухай иш бошгол өндөр ингээ бас ингэж бас байдаг. Түүнээс гадна ирээдүйдэд ямар болох вэ гэдгийг намхай тэглээ. Тэрийг нь орчуулах юм бол окторгуан бинт буюу окторгуан тусал гэдэг нэртэй юм байна. Тэгээ уншлаган дээр бол бид нар ингэж уншдаг штэ. Тэрний намхай тэглээ шижээвар омбор цалжаа зүлжим бэрэлжимгүй осоо тарвар годвэ лүндэн лөмөж явж дамбар сулваан гэж ингэж байна штэ. За монголоор ингээд орчуулах юм бол ирээдүйд окторгуан тусал хэмээх бурханд элт гэгэрх ёсыг үзүүлж барилдах бүхнийг элтэд нирванд хөтлөхийн ишийг иш үзүүлснийг олсон их авралын дээд тань залбирмөө гэж. Тэгэхээр ирээдүйд манай өндөр гэгийн манай жавцан дам бутагт манай богд маань бол юу гэхээр намхай тэглээ гэдэг юм бурхан болно. Тэр цагт бурхан болоход бол бид бүхний одоо барилгатай одоо шавнар болсон. За тэгээд энэ Монгол газар төрсөн. За тэгээд ганцхан Монгол газар төрсөн гэдэггүй Монгол дурхтан төвд Монголгүй байгаа тэдгээр барилгатай шавнар бүгдийг нь болгоод нийлд дээш нь татахын тийм одоо тангарахтай гэсэн юм одоо иш бошхыг үзүүлсэн юм юу байдаг. За тэгэхээр манай өндөр гэгэний өмнөх 15 дүр бол одоо Бурхны шнэ урсгалууд болох тий Немава, Гаржидба, Сажава, Гэлүва гэдэг энэ бүх урсгал Жономба гэдэг энэ бүх урсгалуудын одоо дээд ислам нар байх нь. Тэгээ дүгнээд хэлвэл одоо манай өндөр гэгэний өмнөх дүрүүдийг одоо дүгнэх. Тэгэхээр альва худаг товлгоодын одоо өмнөх дүр гэдэг маань болохоор шашин амтнд тусалж байсан. Тэгээд маш их стейцүүд олон ингээд дүрүүд ингэж гарч ирдэг. Манай Жавзандон бодогтын одоо өмнөх дүрүүдийг ингээд ажиллахаар сайн таны хэлдгээр Немава, Сажава, Гаржидба Барам Гаржидба, Бэргүн Гаржидба яс байсан тийм ээ. За Гэлүгва ясны ийм алдартай лам байж. За тэр битгий хэл аман энэтхийн олон бандида нарын ингээд дүр байдалд болохоор одоо дүр байдлаар бас аларч байж. За тэр түүнээс гадна лам хуургын дүр байдлаар биш хаан хүний дүр байдлаар. За тэгээд игэл бичгийн одоо эрдэмтэн хүний ингэ дүр байдлаар ингэ залгарч байсан. Ийм 15 дүртэй ийм олон янзын ёсыг үзүүлж шашин амтны тусыг ингэ үзүүлж байсан байх юм. Тэгэхээр үүнээс ингээл дүгнээд ингээд харах юм бол төрөл төр олон төрөл тутам тэдгээр бүхэндээ манай гэгээ маань бурхны шашны тэр олон ёс журам тэр олон урсгал чиглэл бүгдээрнг эзэмсэн сайн мэрэгд байж, бясалгаач байж, бүтээлч байж, их согон ном судар орчуулдаг орчуулагч байж, олон янзын тэр номын ёс чойлгийг гаргасан тийм одоо эрдэмтэн хүн байж. За тэгээд игэл ардыг одоо төр ёс төрийн үүднээс нь тэтгэдэг хаан хүн, бичгийн хүн, эрдэмтэн юм хүн байж. Үүгээр ингээд үзэх юм бол манай богд маань болохоор шашин амтны тусыг ингээд зохиосон олон ийм сайхан дүрийг үзүүлсэн үйл сахингууны дэлгэр болсон өргөн дэлгэр цар хүрээтэй их бодисодва байсан гэдэг нь энэ өмнөх дүрүүдээс гэж харагдана. Тэгэхээр түрүү хоёлаа бас яриандаа цус дурдсан сангийн намтар гэж байдаг. Нууцын намтар дээр гарах юм саяхан ярьсан 15 дүрээс гадна мөн одоо ийм олон ингээд дүр байдлаар ингээд заларч байсан байдаг. Тэгэхээр бол Жамин Шадуу гэгээн болоод юуны дарантын гэгээний ингээд намтар дээр гардаг л да. Их үйлстэй, их эрдэмтэй нэг лам, их үйлс төгөлдөр одоо нэгэн одоо хуур болж ингэж мэдлэнэ гэдэг. Тэгэхээр тэрний нэг дүрэн дуруулангууд нь бас Жамин Шадуугийн гэгээн болоод гэх мэтийн гэгээнүүдийг холбож түүх намтар дээр бас юм ярьсан юу гардаг. Тэгэхээр өгөөр ч гэсэн энэ 15 дүрээр зогсохгүй манай гэгээний уртлын дүрүүд бас ингэж олон дүр гарна. Түрүү хоёлаа бас яриан дээр бас цухас дурж ирсэн. Манай богдын анхны бас нэг бодистгэл үүсгэсэн дүр нь болохоор тийм довтоо мужир буюу хязгааргүй цаглагшгүй хүчтэй гэдэг тийм бүх болж байсан гэдэг. Тэгэхээр тэр санжаа намсаг буюу түрүүн бурхны үед. Тэгээд тэр бурхны үед залрахтаа бурхныг бол бодисодва нарыг олон 50000 гэдэг баг шүү. Тийм олон мянган одоо бурхан бодисодва нарыг залгаад 3 сарын турш идээ гүнзгийг бариад ном айлтгсан. Тэр цаг үед ирээдүйн цаг үед болохоор би шашин амтныг дэлгэрүүлэхийн төлөө би ингэж ерөөл тавьж зуулур гэсэн байдаг. Тэгээд тэр зуул нь болгонгоч хэдэн мянган жилээр ерөөсөө зул нь бүхэлгүй одоо ингэж мандсан гэх мэт ингэ одоо намтар төг байдаг. Тэгэхээр битэрийн дөрөвний ярьсан 15 дөрвөөс цаглахгүйгээр манай богдын цаг дөрвүүд маань цаашгаа өчнөө болно бас байна. Тэгэхээр их цаглашгүй их үйлс зохингоо гарна гэж байна. За тэгэхээр энэ удаагийн одоо богдын өндөр гэгээний маань өмнөх 15 дүрийг бэлтгэсэн дугаар маань
энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаарт илүү сонирхолтой богдуудын түүхээр эргүү уулзлаа. Түр баяртай. Элдэ шөтөн барилдаж гарсны ямар чэлэн болгох их бэлэг бэлгүүний элдэр тэмдэгт барих тор бүхний угаас гарах язгуур үгүй гайхамшигт зохионгойд улам санжаарачин хэмэхэн үлмэ залбар мой альнэн үлмэн хомос чанбан гэрэл тогтосон атар омог том бохнийн оройд амран саатагч альва мэддэг дөхөнийн оронд торолтог айлдэл дэлгэрсэн агуу санга бадра хэмэхи үлмэ залбар мой бомонгол ясны үлжэд цон үдэ болта сайтарнэж хамаг хүслэн сайн намдолы сайн хуваар амэ танда тосан амагалангийн дэд соёр хогч сацаллаугэ жамэн саржэн үлмэд залбар мой ухааны таван орон айлдал маш дэлгэрсэн улмаар ертөнцөө эрхэд эшэн үзүүлсэн мэт альва зөвгөө бүхэнд амтаны тосы захах ариун намын өдрө болгогч хэмэхэн үлмэд залбар мой амагалан ажрагсан хөвгөө сэлтэ хотол баясгалан сайн мөрөр ашид гэтэл хэм тэдэ болсон тэн цагаан үйлэсэ амэ танда тосан амагалангийн цаг өгөгч бүтээлийн эрхэм асар золон итгэл багшийн үлмэд залбар мой боён бэлэг бэлгүүний далайн агуу төгсгсөн ба хорош үгүй хувил ганын элдв бүжиглэлээр тосон амагалангийн сайн мөрийг 10 зүгт дэлгэрүүлэгч тусгаар газрын гэтэлгэгч гажид хэмэхэн үлмэд залбар мой амтны ертөнц ба ертөнцөөс нөхцөгсөн ашид хотол баясга сайн мөрийн зүрхэн утгат сахан өтөл цөвийн цагийн амэ танийн итгэл хамгийн айлдагч өдөн богод тай очир баригчд залбар мой